Улаанбаатар хотын өндөр барилга өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой түүнийг дагсан асуудал руу шилээд байгаа гарсаар байгаа юм а. Барилга угсралт ажлын явцад төмөр унаж хүний амь эрсдэх, ажилчид нь өдөр тутам эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа нь аюулгүй ажиллагааны дүрм журмыг хангаж ажиллах шаардлагатайг харуулж байна. Энэ он гарснаас хойш барилгаас үүдэлтэй ослоос шалтгаалж 4 хүний эрдэнэт амь эрсдэжээ. Энэ нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдох дүрм зааврыг стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, нөгөө талаас хэвшиж заншаагүй хяналт зөвлөгөө дутмаг байгаагийн илрэл. Ийм ч учраас 22-ны өдөр эхэлсэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар төлөвлөгөөт бус шалгалт нийслэлийн 6 дүрэгт баригдаж байгаа 17-оос дээш давхартай 20 барилгад явагдана. Өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд үтсийн хяналтын газар хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газартайгаа одоо хамтарсан хяналт шалгалтыг бол хийж ажиллаж байна. Бид бүхэн өнгөрсөн одоо сар болон хоногудад гарсан эрдэнэ түүний амь нас үргэлж байгаа олон асуудлууд дээр онцгой анхаарч ач холбогдолтой ажиллаж байгаа. Энэний одоо эхлэл болгож өнөөдрөөс эхэлж энэ хяналт шалгалтын үйл ажиллагааг бол хийгээд явж байна. Ерөнхийдөө бол мэдээж барилга байгууламж маань өөрөө бол аюулгүй ажиллагаа техникийн болон тийм хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангасан ийм ажлыг хийх ёстой. За энэ юугаар бол бидний хувьд бол өгсөн үр дагавраа биелдэг бол эдгээр бол гаргаад өгсөн байгаа. Анийхаа хамгийн гол нь биелдэг бид өнөөдөр гараад ирэн шалгаад цаашдаа ямар жил юм бол юмнууд нь болж байна, ямар болохгүй нэ гэдэгтээс бас зөвлөн туслаад ингэ явах хэрэгтэй байна. Өндөр барилгын аюулгүй ажиллагаа ажлын явцад хийж байгаа шалгалтанд байгаль орчин геодит зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч хилцээний дарга нарын 12 хүний бүрэлдэхүүн оролцож байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихсэж байгаатай холбоотой газрын асуудал хөндөх ёстой сэдвүүдийн нэг болсоор байгаа юм. Харин бүтээн байгуулалтын тус салбарт ажиллаж байгаа барилгын компаниудын хувьд голын эрэг, намагтай газар, суулт үүсэх магадaltaй цэггээд хотын төв зах хүссэн газраа барилгын ажил эхлүүлж байгаа нь өнөөдрийн шалгалтын явцад ажиглаж байгаа юм. Гэвч энэ асуудлаар шалгалтын ажлын бүрэлдэхүүнээс бидэнд мэдээлэл олцсонгүй. Харин цахилгаан эрчим хүчний хувьд шинэ баригдаж байгаа барилгуудын одоо цахилгаан тоног төхөөрөмжийн ажлын зураг төсвөл, түүний гүйцэтгэл, за талд ажлын актууд дээр бол бид нэр гол хяналтаа тавьж ажиллаж байгаа. Цахилгааны холболтын асуудал дээр бол ажлын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж гинүү гэдэг дээр бид нар гол анхаарлаа тавьж ажиллаж байгаа. За яг ажлын гүйцэтгэлийн үед бол холболт бол өөрчлөгдөх юм гардаг. Энийг бол захиалагч болоод зураг төслийн авторууд бол энэ дээр хяналтаа тавьж ажиллах шаардлагыг бол бид нэр тавьж байгаа. Өнөөдрийн шалгалтын явцад мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зүгээс нэг удаа шалгаад алга болох ус байцаагч нар барилгын ажлын явцтай байнга танилцаж заавар зөвлөгөө өгч байх нь осол аваар гарахаас сэргийлэх үндэс гэж үзлээ. Энэ мэтчлэн улсын байцаагч нар өндөр барилгуудад гарсан зөрчил гэмтлийг цаг тухайд нь арилгуулахаар ажиллаж байна.